Жил бүр 600 мянган метр куб хог хаягдал гаргадаг юм байна. Улаанбаатарын маань агаарын бохирдол бусад хотуудаас 10 дахин их байдаг. Тэгсэн мөртлөө нэг хүнд ноогдох ногоон байгууламж 10 дахин бага байдаг. Би энэ дэлхийн дундчлаа ярьж байна. 10 дахин бага байд юм байна. Улаанбаатар хотын нийт өрхийн 30% тоглог орон сууцнд амьдардаг. 70% нь гэрт байдаг юм байна. 70% нь дэд үтцгүй гаднаа бэлсдэг, дулаанаа өөрсдөө галж халаадаг ийм л орчинд амьдардаг юм байна. Улаанбаатар хотод бүгдээрээ мэдж байгаа 1.2 сая хүн амьдардаг гэж ярьдаг. Юу н амьдардаг? Сая 250 орчим байгаа. 220 мянган тогтмол ажилгүй хүмүүс байт юм байна. Энэ бол маш өндөр тоо. Бараг 20 хүн. Энэ дээр зүгээр алдаг оног ажилтны хүний нэмэх юм бол энэс хамаагүй илүү тоо гарах байх. Гэхдээ статистикийн сүүлийн үеийн мэдээлэлээр 220 орчим мянган хүн тогтмол ажилгүй байдаг юм байна. Ерөөсөө ажилгүй гэсэн. Тэгсэн мөртлөө Улаанбаатарчуудын баан бид дэлхийн өндөр жижигтэй хотуудын цалинтай жишмээрг байна. Дэлхийн дундаж цалингаа дундаж хэмжээтэй бид нар зүйрлэх юм бол бид нар 3.5 дахин бага цалинтай байдаг юм байна. Хотынх нь Улаанбаатарчууд маань. Хоногт Улаанбаатарт гэмт хэргийн улмаас 3 хүн нас орж 23 хүн гэмтэж байна. Энэ бол аюултай тоо. Олон улсын жишгээр нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр байх юм бол харангийн дохиод огтгийм байна. Энэ болохоо байлаа. Яах вэ гэдгээ төрөсгөн бодож гэлдэм байна. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт нэг хүнд 28 литр арх 270 хүнд нэг архины цэг ногдож байна. 270 хүнд. Бид аюулгүй хотод амьдарч байна уу юу? Улс орны хэмжээнд авилгал маш их байдаг гэдэг. Авилгал дээр улсын хэмжээнд маш их тоо гаргаж байдаг. Зүгээр хамгийн сүүлчийн судалгаагаар энэ судалгааны байгууллагуудаас гаргасан мэдээлэлээр Улаанбаатар хотод хүмүүс албан тушаалтнуудад жилдээ 479 тэрбум төгрөгийн авилгал өгдөг юм байна. Хотын төсөв 300 орчим тэрбум шүү дээ. Хотын төсвөөс илүү хэмжээний авилгалыг албан тушаалтнууд нь авдаг юм байна. Тэгэхээр хотод ямар шүү хэмжээний асуудал хөрвүүлэгдсэн юм. Энэ асуудлыг шийдэхэд ямар шүү хэмжээний бэрхшээл хүн суртал бидний өмнө тулгархгүй гэдэг нь бол ойлгогдож байгаа. Энэ бүхнийг бид ганцхан төрийн иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж энийг би шийднэ гэсэн ийм гарцыг хараад байгаа юм байна. Иргэдтэйгээ ярилцъя. Иргэдээсээ саналыг авъя. Түүнээс дарга нар бид нар өнөөдөр ухаандаа царайлахаа болъё. Тэр орон нутагт тэр асуудал хороо тэр сөөхөн асуудлыг иргэдэнд л аягүй сайн мэднэ. Яаж шийдэх нь тэд нар проблем аягүй сайн мэднэ. Тэднийг асуугаад тэдний оролцоотойгоо шийдвэр гаргая гэсэн ийм зарчмыг баримтж байгаа. Та бүхэн бол тэрийг бол эхлэхийн бид нар тавьсан гэж ойлгож байгаа. Иргэдийн тангимаараа бид нар газрын асуудлаа шийдэж байна. Түгжирлийн асуудлыг ярьж байна. Үүнийхэн дагуу тодорхой асуудлыг хэлж байна. Улаанбаатар хотын засаг дарга Чингэлтэй дүүргийн газрын албаных нь Чингэлтэй хотын төвдний газар авахаар албаныханд яриад газраа барьж эхлээс нь ард түмний эсэргүүцсэн. Хотын дарга очиод гуйсан. Таминэ энэ төрийн албаагчийн нэг орон сууцыг та нар бариулаад өгөөч гэж. Үгүй ээ гэдгийг тэр орон суугч нь бол ил тодор хэлсэн. Бараг 100% саналаар эсэргүүцсэн. Тэр дагуу хотын дарга захирамжаа өчнгөө болгож байгаа. Энэ бол иргэдийн оролцооны эхэллээ гэж бид нар ойлгож байгаа. Зүгээр өнгөрсөн жил төсвийн тухай хууль батлагдсан.
Энэ төсвийн хуулиар орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж байгаа. Хотын, дүүргийн, хорооны гэд нэмэгдэж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлье. Асуудлыг орон нутагт нь шийдүүлж байгаа гэдэг санаасыг бол тавьж байсан. Энэ төсвийн хуулиар энэ сан санал нэлээд батлагдсан гэж ойлгож байгаа. Гэхдээ аливаа асуудлыг орон нутаг шийдэхэд хэн нэгэн даргын санхүүгийн эрх мэдлийг дээшлүүлж, хэн нэгэн төсвийн заргагчийн эрх мэдлийг дээшлүүлж асуудлыг шийдэхгүй. Тэгэх юм бол дээд даргын асуудал ерөөсөө доод даргадаа шилжиж байна л гэсэн үг. Орон нутагт ганц хоёр газар эрх мэдлийг өгөхөд 50 сая төгрөгийн жорлон барьсан байт юм биш үү? Тэгвэл орон нутагт шилжүүлэхэд хороонд 200 сая төгрөгийн жорлон барихыг үгүйсэхгүй шүү дээ. Энэ нэгэн даргын. Тэгэхээр энэ орон нутгийн эрх мэдлийг нэг талд нь санхүүгийн эрх мэдлийг төсвийн заргагчийн эрх мэдлийг дээшлүүлж байгаас нь нөгөө талд нь олон түмнийхээ хяналтыг, олон түмнийхээ оролцоог, иргэдийнхээ оролцоог дээшлүүлж яаж тэдний ялыг сайжруулж байж энэ орон нутгийн асуудлыг шийднэ гэсэн ийм ойлголттой байна. Тэр утгаараа өнөөдөр яг цаг нь болсон. Энэ утгаараа бид нар иргэдийн оролцоог маш их чухалчилж энэ 13 оны 1 сараас 1 сарын 1-ээс төсвийн хууль хэрэгжихэд 13 оны 1 сарын 1-ээс бид бүхэн энэ бүх одоо иргэдийн оролцоогоо дээшлүүлэх энэ бүх хууль журам дүрмийг бол зохицуул баталж иргэдтэйгээ ойлголцож энэ асуудал зэрэг эхлэх ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа юм. Нөгөө нэг том асуудал бол одоо энэ эх 7 хоногийн 4 өдөр 13-нд газрын асуудлаар, газар зохион байгуулалтын асуудлаар, хотын замбраагүй барилгачдын асуудлаар Улаанбаатар хотын иргэдийн урал томоохон шийдвэр гаргах гэж байгаа. Олон асуудал тусгагдсан. Зөвхөн энэ дээр ганцхан асуудлыг аваад үзэхэд яг өнөөдрийн байдлаар орон сууцны дундах хүүхэд ахмадуудын чөлөө цагаа өнгөрүүлдэг талбай, сургууль цэцэрлэгийн талбай, энд байсан бүх захирамжийг хүчингүй болгоно. Цаашдаа нэг ч захирамжийг бид нар шинээр гаргахгүйгээр шийднэ. Энэ шийдвэрийг энэ 4 өдөр гаргах гэж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр хотын маань яах вэ гэхээр зуны тэр 4 сар 5 сар болохоор за миний энэ доторх газрыг хэн гэдэг таваарч нь хашаа бариад байшин барьчихгүй бол. За энэ сургуулийн хүүхдүүд амарлаа. Чон борооноог гिचээр хин гэдэг компани тэр сургуулийн хашааг одоо байхад нь хөлбөмбөг тоглох юм уу, биеийн тайврын талбайг нь хасч аваад юм барьчих бол ийм л сэтгэл зовлон эхэлдэг штэ. Улаанбаатар бид нар хотыг нь яруулгаа. Одоо тэр сэтгэл зовлоныг хаяа. Одоо харин яаж тэр байгаа газараа зөвлөгжүүлэх нь ногоожуулах уу? Яаж тэр байгаа газараа бид нар сайхан тогтчуул чөлөө замралтын цагаа өнгөрүүлдэг болох уу? Биеийн тайврын спорт толгойн талбай болох уу гэдэг дээрс бид бүхэн санаа тавьдаг болъё. Энийг харин иргэдийн оролцоотойгоор шийдэх ёстой. Иргэдийн нэг ийм болгоё гэдэг саналаа гаргаад тэгээд холбогд байгууллагуудад тавих ёстой гэж ингэж ойлгож байгаа. Ер нь Улаанбаатар хотод аливаа асуудлыг шийдэхдээ иргэдийн оролцоотой шийдэхдээ бид хүн 3 зарчмыг барих ёстой гэсэн ийм ойлголттой байгаа. Нэгдүгээр иргэд маань заавал оролцдог байх ёстой. Нэг дахь зарчим. Хоёр дахь зарчим энэ оролцож гаргасан шийдвэрийн биелэлтэд иргэд өөрсдөө бас гар бие оролцдог байх ёстой. Та бүхэн шийдвэр гаргахдаа оролцдог, шийдвэрийг хэрэгжүүлэх тэр үйл явцанд бас гар бие оролцдог байя гэж. Гурав дахь нь энэ шийдвэр заавал биелэгдэг байх ёстой. Ийм 3 зарчмыг барьж ажиллах ёстой гэсэн ийм ойлголттой бид нар ажиллаж байгаа. Зөвхөн өнөөдөр ингээд та бүхэн энэ иргэдийн оролцоотой энэ дүрм журм заавар хамгийн гол нь бид бүхэн иргэдийн оролцоо гэж ярьдаг. Гэхдээ хэдэн хүн бөөгнөрөөл нэг одоо асуулт шийдэл бид иргэдтэйгээ оролцоод ярьчлаа гэдэг их юм бол бас хэцүү. Бүгдээрээ мэдж байгаа. Иргэдийн оролцоог бий болгоно гэдэг бол тодорхой бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн дүрмтэй байх ёстой. Журамтай байх ёстой, стандарттай байх ёстой шүү дээ. Тэгээд тэр хүрээндээ гаргасан шийдвэрийг бид нар иргэдийн оролцоотой гаргажээ гэж үзэх ёстой. Тэрийг шийдвэрээ гэж үнэлэх ёстой, тэрийг дагах ёстой. Яг энэ стандарт, энэ дүрм журмыг өнөөдөр та бүхэн хэлцэх гэж байгаа юм. Та бүхний санаа оног аваад бид нар буцаад та бүхэнтэйгээ хамтраад энэ хороодууд руугаа гарнаа. Иргэд рүүгээ гарна.
Энэ асуудлыг бид нар ингэж шийдэх чинь та нар ямар уултай байна? Бид нар дугаа ойлгуулна. Тийм учраас энэ ихэллийг өнөөдөр тавьж байгаа. Өнөөдрөөс эхэлж Улаанбаатар хотод ямар ч байсан. Энэ иргэдийн оролцоо шууд арчлал эхэлж байна гэж ингэж би ойлгож байгаа. Та бүхэнд ажлын авчирсан. Баярлалаа. За Баттулга дараад баярлалаа. Тэгэхээр зүгээр одоо бол хэн манай дашсуур зөвлөх иргэдийн оролцоотойгоор төсвийн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах гэдэг тийм их практик ач холбогдолтой зүйл одоо хичээл заана. Зүгээр та бүхэн сонирдуулаад хэлчихэд хүүхдийн биеийн тамирын талбайг үгүй хийж байгаа явдал бол нийтийн эрүүл мэндийн эсрэг ой модыг таарч байгаа бол нийтийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж үзээд тэгээ ерөнхийлөгчийн бас санаачлахаар нэг 6 хууль батлагдсан одоо 12 хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээ эрүүгийн хууль нь тусгагддаг болох гэж байгаа. Нийтийн эрүүл мэндийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзнэ. Сургуулийн биеийн тамирын талбайг одоо үгүй хийсэн хүн бол эрүүгийн хуулиар шийтгэгддэг болно. Тийм хуулийн төсөлд явж байгаа шүү гэдээ би зүгээр энэ далимт хэлчихье. Тэгээд дашсуур зөвлөхийг одоо иргэд маань төсвийн хуулийг хэрэгжүүлэхэд яаж оролцож болох талаар их үнэтэй одоо цоо шин ийм одоо мэдээллийг та бүхэнд хүргэнэ. За баярлалаа. Дашсуур зөвлөх. Тухайн хууль та бүхэн мэдж байгаа өнгөрсөн оны 12 сарын 23-нд шинжлэгдэж батлагдсан. Тэгэхээр энэ эхний дэлгэсэн дээр бид та бүхэнд энэ төсвийн хууль Монголд ямар байдлаар явж ирснийг ерөнхийдөө харуулдаг юм билүү гэдэг. Өнөөдөр хүртэл 2011 онд батлагдсан хуулийн өмнө 4 удаа төсвийн хууль батлагдаж явсан байж байгаа. Анхны хууль 1944 онд, хоёр дахь хууль нь 63 онд гэдэг. Тэгээд 91 оноос хойш одоо арчлалын одоо Монгол улс иргэний нийгэм лөө арчилсан нийгэм лөө шилжиж тэгсний эртнээс хойш бол 92 онд бол ер нь анхны тийм арчилсан төсвийн тухай хууль батгсан гэж болно. Тэгээд энэ хууль маань 2002 онд шинжлэгдээд ингэж явсан байгаа. Тэгээд хууль болгон өөрийн одоо бодлого, өөрийн одоо үзэл баримтлалаар ингэж босруулагддаг. Тэгэхээр үүний одоо 92 оны төсвийн тухай хууль болон 2002 оны төсвийн тухай хуулийн ялгааг та бүхэн дараагийн төслүүдээс харж болох баг. 93 оноос 2002 оны хооронд анх Монгол улс арчилсан тогтолцоолоо шилжээд анх баталсан төсвийн хууль маань эндээс та бүхэнд харагдаж байгаа бах. Улсын нийт одоо төсвийн зарлагын 40 гаруй хувийг орон нутгийн төсөв гаргадаг. Нийт орлогын 40 гаруй хувийг орон нутгийн төсөв өөр дөр төвлөрүүлж авдаг. Ийм одоо том эрх мэдэлтэй орон нутг нь илүү эрх мэдэлтэй явж ирсэн тийм одоо тогтолцооны үе байсан. 2002 онд шинэ батгсан хуулийн орчинд энэ орон нутгийн төсвийн эрх мэдэл маань үндсэндээ 5 дахин багасж тийм үү 7-оос 8% дээр орлогонч дээр зарлагч дээр ингэж очсон байгаа юм. Тэгэхээр эндээс та бүхэн бас энэ цаг үе сонгуул улс төрийн хүч ингээд энэ холбоод өөрсдөө дүгнэлтийг хийх байх л та. Одоогоор энэ 2002 онд батлагдсан төсвийн тухай хуулийн энэ орчин бол үндсэндээ яг сэтгэлгээний болон бас дагуулгаараа ингээд үргэлжлээд явж байгаа. Хэдийгээр хууль нь гарсан боловч шинэ хууль гарсан боловч яг энэ 2002 оноос 2011 он хүртэлх энэ хугацаанд ямар одоо дүгнэлтийг бид хийж болох вэ гэхээр тийм үү нийт төсвийн маань 93-4%-ийг 76 хүн мэдэж шийдэж захиран зарцуулдаг. Дөнгөж нийт төсвийнхаа 7-8%-ийг 2,700,000 хүн маань үндсэндээ тэр мөнгөнд очиж наалддаг. Гэхдээ тэр баг мөнгөндөө бас иргэд нь оролцож чаддгүй, шийдэж чаддгүй. Тиймэр тогтолцоо явж ирсэн гэдгийг энэ хэлхэн зүйтэй байх л да. Тэгээд бид яагаад ингэж энэ асуудлыг ярих хэрэгтэй юм бэ гэдгийг зөвхөн төсвийн агуулгаас нь бас тайлбарлах нэг одоо учир шалтгаан байгаа нь та бүхэн мэдж байгаа энэ зааланд Стэнфордын их сургуулийн эрдэмтэд ирж лекц уншсан. Түүний дунд Фрэнсис Фукуяма гэдэг тийм алдартай эрдэмтэн гэсэн шүү дээ. Тэрний Trust гэдэг нэг ном байдгийг. Тэрэн дээр болохоор ерөөсө коммунист тогтолцооны задарсан гол шалтгаан юу юм гэхээр бүгдийг төвлөрүүлж бүгдийг төвлөрсөн байдлаар шийдэх гэж оролцсон. Тэрэн сүлдө мохордолд ороод ингээд нийгэм нь өөрөө задрал сүрэлд орсон юм а гэдэг тийм дүгнэлтийг хийсэн байдгийг. Тэгэхээр бид юу гэж үзэж байгаа юм гэхээр энэ орон нутгийн төсвийн харилцаа ерөөсөө сүүлийн 70-80 жил
нэг тийм сэтгэлгээгээр яваад ирсэн болов уу? Эрх мэдэл өгдөггүй дээрээс бүгдийг шийдэх гэсэн тийм орлогоор явж ирсэн гэж. Тэгэхээр дээрээс ингэж бүгдийг шийдэх гэсэн орлогын болохгүй гэдэг нэг шалтгааныг би эндээс та бүхэнд бас хаагдах гэж бодож байгаа. Өнөөдөр Монгол улсад 21 аймаг ингээд нийслэлд ингээд 9 дүүрэг Улаанбаатар хотод 152 хороо байж байна. Тийм үү? Хуамынхын тоогоор бодоод үзэгдчихдэг тийм ээ. Одоо жишээ нь сум гэлдэг чинь 879 хүнтэй сум байна. Тийм үү? 88,000 хүнтэй сум байна. Зөвхөн сумаар нь хооронд нь харьцуулахад хүнийхээ тоос хамаарад маш их ялгаатай болж байгаа байхгүй юу? Улаанбаатар хот ихэд 250,000 хүнтэй дүүрэг байна. Нэг аймагаас бараг 2-3 дахин илүү, хамгийн том аймагаас бараг 2-3 дахин илүү хүнтэй ийм аймаг байгаа байхгүй юу? Тэгэхэд чинь одоо бид нар төсвийн хуулинд ингээ харахад тийм ээ 879 хүнтэй сум төсвийн эрх мэдэлтэй төсвийн статустай байж хахад 250 одоо энэ дүүрэг хороо ингээд харахад олон хүнтэй хороо чи 20 мянган хүнтэй байдаг шүү дээ. Тэгээ 20 мянган хүнтэй хороо төсвийн эрх мэдэл байдаггүй. Ийм л одоо гаж тогтолцоо яваад явж байгаа. Тэгээд дээрэс нь одоо шинэ орон нутаг болгон өөрийн одоо байгаль орчны болон бусад онцлогтой. Жишээ нь Өөрхангай аймгийн Уянга сум гэхэд усандаа төвөнд автагдах гад тэрийг одоо яаж зайлуулах вэ, яаж тэмцэх вэ гэдэг тийм асуудлыг зовлон болгоод явж байхад дундгай хувийн дэлгэр цогц сумд одоо тухайлбал ус байхгүй тийм үү. Тэгэл жилээс жилд үүс бараадж нүүж өөр аймаг хот руу явж идэг тийм л одоо байдал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг ингээд дээрээс нэг амьсгаагаар нэг стандартаар шийдэх гэсэн тогтолцоо бол өргөжин мөнгөд мохтлоо ордгоо гэдгийг би үнийг дамжуулаад хэлэх гэж оролцсон байна. Дараагийн энд зурганд бий болох дуртай. Энд юу юм гэхээр дэлхийн 52 орны жишээн дээр сүүлийн 15 жилийн хугацаанд иргэдэд эрх мэдэл олгосон, орон нутгад эрх мэдэл олгосон тэр тогтолцоо нь эдийн засгийн хөгжилтэйгээ яаж уялддаг юм бэ гэдэг тэр ерөнхий дүр зургийг энэ дээр харуулж байгаа. Ингээд энэ дээшээгээ явсан шугам байж байгаа. Энэ шугам болохоор хичнээн